гоё агрессив дуурж шүү. Брутал гэж ярьдаг тийм ээ. Аюу гоё дуурж. За энэ мотоцикл маань ямар мотоцикл вэ гэхээр Италийн алдарт Fantic брендийн хамгийн оргил загвар буюу 450 загварыг та бүхэн танилцуулъя. За тэгээд 450 мотоцикл маань үйлдвэрээс 55 морины хүчтэйгээр гардаг. За 4.7 литрийн банктай ликвид гэж ярьдаг тийм ээ. Энэ хоёр талтай ардатартай шингэн өргөөртэй. За урд хойдоо талдаа бол та бүхний сайн мэдэх одоо Kayaba гэж ярьдаг тийм Kayabaгийн амаржинтай. За уртлын амаржин маань бол 300 мм 30 см явалттай. Хойд амортизатор маань бол 31 см-ийн явалттай. Ийм мотоцикл байгаа. За энэ мотоциклэн дээр хамгийн давуу тал болж байгаа юмнуудыг та бүхэндээ ярьж өгье л да тийм ээ. За мэдээж бол энэ Gotik юмнууд маань Dominoгийн Gotik юм системтэй байна. За хамгийн гоё таалагдж байгаа юм бол заавал одоо мотоцикл авахлаараа FMF-ийн яндан, за магадгүй одоо Pro Circuit, Akrapovic яндан энэ төр тавьдаг бол энэ мотоцикл маань өөрөө үйлдвэрээсээ RAW гэх маш гоё яндантай байдаг. За энэ яндангийн талаар та бүхэнд одоо бяцхан зүйл ярьж өгье л тийм ээ. За энэ яндан бол дэлхийн одоо аваргын тэмцээнүүдээс авраг авч ирсэн тийм түүхтэй яндан байгаа. Үүсгэн зохион байгуулсан Италийн маш алдартай мотоспортын мотокроссын дамжчин байдаг. Тэгээд 125 ангилалын дэлхийн аварга, за мөн 500 ангилал гэж бол 2000-аад оны үед бол болдог байсан. MX-ийн 500-ийн ангилалын дэлхийн аваргын ийм тайлтай юм гоё яндан байна. Мэдээж одоо яг л Akrapovic, FMF-тэй адилхан титанан хийцтэй ийм яндан байна. За энэ мотоциклийн мотор маш сонирхолтой мотортой. За тэгээд мотоциклийг та бүхэн харахад маш ойлгомжтой байгаа. Харахад бол энэ яг Yamaha шиг хэлбэртэй хэрнээ үндсэн энэ пластик юмнууд бол Fantic-ийн яг өөрийнх нь Genesis-ийн загвар байгаа. За моторыг бол сүүлийн 4 тактийн хөдөлгөөрийг бол 5 жил гараа одоо 170 дахь шилдэг орж байгаа. Өөрсдөө Fantic-ийнхаа үйлдвэрлэж одоо хөгжүүлж байгаа. За ялангуяа одоо энэ 450 ангиллын мотор бол маш сонирхолтой. Одоо энэ бол эндээсээ гараад мотороо бүтэн ороогоод ингээд хуйлраад ийшээгаа ингээд гарч байгаа. За манифолтны ажиргаа бол маш гоё. Тэгээ энэ яг яндангийн дуу яг энэ дээрээ ингээд ороогоо дийшээ гарахтаа маш хүчрэх бол сонсогдож байгаа. Энэ бол маш гоё санагдлаа. За мэдээж тоормсны систем бол Японы алдартай Nissin брендийн тоормсны системтэй. За урд хойд тоормс бол хоёулаа одоо гидр бол конс бол мэдээж та бүхний сайн мэдж байгаа бох тийм ээ. Яг ингээ конс ингээ шитгэхэд энэ Toroson конс маань илүү гоё юм гэж авдаг мэдрэмжийг энэ суулгаж өгсөн байна. Энэ уртлын хэсэг бол та бүхэнд ойлгомжтой харахад бол за одоо энэ дэр ингээ дараад үзье тийм ээ. LED гэрэл байж гин. Сигнал маш гоё дуурж. За тэгээд энэ LED-эн дээр бол та бүхэн мэдж байгаа. Сүүлийн үед бол мотоцикл унж байгаа хүмүүсүүд ламптай гэрлээ солиод дандаа юм тонгийн юм LED гэрлүүд хийдэг. Тэгтэл энд маань бол ингээд хоёр линзтэй эндээ юм босоо хэлбэртэй юм LED гэрлийг сурлуулж өгснөөрөө давуу талтай гэж харж байна миний зүгээс тийм ээ. Энэ сандлын одоо хийц бол маш гоё сандлын хийцтэй. За тэгээ нөгөө бидний бусад брэндүүд дээр ярьдаг тийм ээ. Cella Dalla гэдэг Diamond TT гэж ярьдаг. Enduro-гийнхэн сайн мэдж байгаа. Барзаар барилттай тийм ээ зурал цайтай сандлыг сурлуулж өгсөн байна. Энэ shape-ийг аюул сайн тийм тодтолж өгсөн байсан. Тэрний юу бол одоо эмэгтэйчүүдээр байвал юм тайлын хэсэг бол үнэхээр одоо супер. За тэгээд мэдээж Metzeler брендийн 6 Days буюу Enduro-гийн одоо урд хойд дугуйг сурлуулж өгснөөр маш давуу талтай. За тэгээд обууд бол та бүхэн харж байгаа хөлдөрөөс юм хар обуудтай гарч байгаа. За хөвчлэн хар обууд бол өнгө дизайны хувьд бол илүү гоё зохицдог байгаа. Тэгээд энэ хянахын систем, за тэгээд өрүүлний хамгаалтын хэсэг, за тэгээд энэ уртлын нөгөө банкны хэсэг энтриг ингээд нөгөө тагтаа хэсэг болохоор нөгөө унаа явж байгаа дур тоормзоо огцон гიშгэх үед бүсгүй хэсгээр уушаага зохиж даймиж авч үүдэлтэй аваад гэдэг бол энэ дэр бол яг Yamaha-гийн WR мотоциклтай яг адилхан ингэж шийдэж өгснөр бол аваа талтай. За тэгээ мэдээж энэ Cherbis брендийн доод илгэний хамгаалтыг хийж өгсөн байд 1.2 литр багтаамжтай моторын тос идэг. За тэгээ 450cc хөдөлгөөрийг та бүхэн сая дуугийн сонсголоо. За тэгээ Итали хийц, тэгээ Итали дизайн гэхэлэр цаанаасаа нэг юм чанан, бат бүх ийм мэдрэмжийг өгдөг байгаа. Тэгээ яг энэ мотоциклын хувьд бол Type B Vivacity яг манай энэ контентын рүүм хаваараад таарж үзсэн. Маш гоё санагдсан. Тэгээ энэ мотоциклыг би яг өөрөө яг нэг өдөр яг туршиж үзэх эрхийг надаа Fantic Mongolia-гаас өгсөн байгаа. Тэгээд яг энэ мотоциклыг одоо ойрын хугацаанд унаад ойрхон гараад тест хийж үзүүлнэ. Японы их дөрвөл гэж ярьдаг тийм ээ. Suzuki, Kawasaki, Honda, Yamaha гэдэг ингээд брэндүүд үүдэг. Яг тэрний одоо Yamaha-гийн chassis гэж ярьдаг тийм ээ. Yamaha-гийн chassis, Yamaha-гийн одоо ийм нэг агрессив босоо тэглэхтэй тийм ээ ийм систем дээр суурилсан Италийн одоо хийц, Италийн хөгжүүлэлт, Итали дизайн, Итали эргономик хөдөлгөөн. За мөн энэ мотоциклийн хувьд бол нөгөө
handling гэж ярьдаг тийм ээ, maneuver гэж ярьдаг тийм ээ. Энэний эргэлтийн одоо энэ градус аяг өндөртэй хийсэн гэж бичсэн байлээ. Тэгэхээр энийг бол яг унж үзээд, давхиж үзээд хүмүүсүүд бол ойлгоно. За мөн бас Fantic брэндийн хамгийн гоё юм бол яг энэ нүүрийн хэсэг тийм ээ. Мөн нүүрийн хэсгээс гадна номерын давцсан энэ дизайн, LED гэрэл, урд хярлаа гэх мэтчлэн эдгээр бол маш гоё хийцэлтэй. Дундын барай контентын маань одоо дугаарууд та бүхэнд ингээд баг-багаар хүрээд явна. За өнөөдрийн хүрээнд бол та бүхэндээ яг энэ Италийн алдарт Fantic брэндийн 60 гаруй жилийн түүхтэй, 60 орчим жилийн түүхтэй Fantic брэндийн моцилгийг танилцуулж байна. За Fantic брэнд маань өөрөө бас яг эндуро за тэгээд кросс тэгээд хард эндуро ралли төрлүүдэд оролцдог. За мөн одоо vintage байкнуудтай мөн өөр одоо засамлын байкууд, мопедны үйлдвэрлэл за тэгээд mountain bike буюу те электрон моциг уулын дугуй үйлдвэрлэлээр бас алдартай ийм брэнд одоо Италийн 100% бүсээс те үүсэлтэй юм гоё брэнд. За бүгдөө яг энэ моциклыг сонирхож байгаа хүмүүсүүд байвал Батлан хамгаалгаас цаашаа яваад манай энэ техник центр гэж байгаа манай BB-гийн за Evocourse те Fox-ийн амаржийн зардаг, Ebach-ийн бүрч зардаг юм машин одоо тонголдог те компьютер түүнийг энэ төр хийдэг юм найз маань одоо хийж байгаа шинэ одоо салбар байгаа брэнд маань Монголд орж ирээд салбараа нэгээд ингээд та бүхний гар дээр ирсэн байгаа. Түүний хувьд бол маш гоё үйл явдал болж байна. Ингээд дараагийнхаа моциклоор уулзгай түр баярлалаа.